Ready, go! Сайн байцгаана уу та бүхэндээ? Энэ өдрийнхөө мэндийг хүргье. Та бүхэнтэйгээ шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийнхөө дугаараар би та бүхэндээ маш хэрэгтэй 5 verb буюу үйл үгийг заахаар бэлтгээд байна. За та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаах хамгийн их хэрэглэгддэг 100 үйл үгийг би өмнө нь заажсан байгаа. Хэрвээ та бүхэн түүнийг үзег байх юм бол энэ шигээ ороод энэ дээр гарч байгаа веб хичээл рүү ороод миний хичээлийг үзээрэй гэж хэлмээр байна. Маш хэрэгтэй өгнөд байгаа. Энэ удаагийнх дээр би 5 маш хэрэгтэй үйл үгийг заахаар бэлтгээд байна. Энэ өдөрт 5 сураад явчих юм бол та бүхэн маань нэг жилийн дараа гэхэд зөндөө олон үгтэй болчихсон байх нь шүү дээ. Эхний ээлж нь 5 суужаад араас нь зөндөө олон олноор нь хэрэглээд сураад явах боломжтой юм шүү. За энэ удаагийнхаа дугаарыг эхэлцгээе. Хамгийн ихний үг нь doubt гэдэг үг байгаа. Doubt. Doubt гэж бичигддэг хэрнээсээ doubt гэдэг үг байгаа. Doubt гэдэг нь болохоор одоо энэ удаагийн маань өмнө болохоор ерөнхийдөө өөрийгөө илэрхийлэхэд зориулагдсан хүнээс гарч ирэх тийм ээ илэрхийллүүд байгаа гэж тайлбарламаар байна. За doubt гэдэг нь болохоор эргэлзэх гэсэн үг байгаа. За ямар нэгэн юмд та эргэлзэж байгаа бол I doubted гэж хэлдэг байна тийм ээ. Энээс гадна with no doubt, this is an excellent work. With no doubt, this is an excellent work. Энэ маань юу гэж байгаа гэхээр эргэлзэх юмгүй энэ бол маш сайн ажил байна гэж байгаа тийм ээ. За excellent гэдэг нь болохоор маш сайн гэсэн үг байгаа тийм. Маш сайн ажил байна. With no doubt, this is an excellent work. Дараагийн маань сонгосон үг болохоор suppose таамаг дэвшүүлэх, гадарлах, тийм байх гэсэн үг байгаа. I suppose so гэдэг юм бол тийм л ах та би тэгж л бодож байна гэж хэлж байна те. За өөр жишээх юм бол I suppose you would come in any minute. I suppose you would come in any minute. Одоо миний бодож байгаагаар бол чи нэг удахгүй ирэх юм байна тийм ээ гэж асууж байгаа байхгүй юу? I suppose би таамаг дэвшүүлж байна. You will come in any minute. In any minute гэдэг нь болохоор одоо нэг хэдхэн минутын дараа гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгэхээр you will come in any minute. За дараагийн үг нь recognize. Recognize гэдэг үг байгаа. Recognize гэдэг нь болохоор таних, зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөх гэсэн үг байгаа. Би чамайг одоо ингэж энд ирсэн чинь мдээгүй штэ гэдэг юм бол мдээгүй штэ сайн л мэдлээ штэ гэдэг ч юм уу тиймэрхүү үгээр утгаар хэлэх юм бол I didn't recognize that you were here. I didn't recognize that you were here. За би чамайг энд байгааг мдээгүй штэ гэсэн үг байна тий. Recognize гэдэг нь болохоор таних чи do you recognize me гэдэг юм бол чи намайг таньж гэнэ үү тийм ээ. We met in the other night гэх юм бол бид нэг дээр орой нэг танилцсан штэ чи намайг санаж гэнэ үү тий. Тэгж хэлэх нь штэ тий. Do you recognize me? We met in the other night. Таних одоо ингэж мэдэх гэсэн үгтэй тий. За аску болох юм бол бас чиний ингэж бичгийг чинь би мэдэж байна. Чиний одоо бичиг байна гэдэг юм бол I recognized your handwriting. Би чиний бичгийг таньсан тий. I recognize. Энэ үг ойлгож байна уу? Recognize. За өөрөөр илэрхийлэгдэг үг нь гэх юм бол ингэж хүлээн зөвшөөрөх. He is a recognized hero. He is a recognized hero. Энэ л тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн баатар байгаамаа. Баатар хүн гэж хэлж шүү дээ. Олон хүлээн зөвшөөрөгдөх альсгүй хэн нэгэн зөвшөөрлөг. I was recognized by my boss гэх юм бол би боссороо өөрийнхөө дараагаар хүлээн зөвшөөрөгдсөн тийм ээ. За ийм утгатай байгаа. За ингээд энэний дундуур нь би бас нэг юм хэлмээр байна. Ерөнхийдөө ингээд ажиллаад хахад хүмүүс нэг үгийг нэг утгатай л байдаг гэж ойлгодог юм шиг байна. Тэр бол хизээш тийм ш. Монгол хэл дээр ч гэсэн ямар ч хэл дээр ер нь бол нэг үгийг илэрхийлдэг биш. Нэг үг мянган үгийг илэрхийлж байдаг тийм ээ. За ямар үгтэй хамт дагалдаж хэрэглэгдэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад тухайн үгийн маань утга өөрчлөгдөж байдаг. За тэрийг юу гэж нэрлэх вэ гэхээр collocation гэж нэрлэдэг байгаа. Collocation гэдэг маань болохоор энэ үг ийм үгнүүдтэй хамт хэрэглэгдэж болно. Тэгээд энэ үг төмнүүдтэй ер нь бол заримдаа хэрэглэгдэхгүй гэдэг ч юм уу. Нэг тухайсан одоо нэг тийм багц энэ нэг word-уудад ч юм уу бүх үгнүүдэд нэг тийм хамт
хамт явж идэг нэг тийм хэрэглээ байна. Тэр хэрэглээнүүдтэй хамт чийжлэх юм бол та бүхэн маань англи хэл дээр энэ үгний утгыг бүрэн ойлгож чаддаг болох нэ. Хэрвээ үнэхээр ингэж толгойн дотроо бодоод за таних мэдэх гэсэн үг штэ гэд энэ recognize гэдэг үгийг сурчингуудаа таних мэдэх гэдэг үг чинь одоо юу гэдэг no гэдэг үг чинь мэдэх гэсэн үг штэ. Мэдэх гэдэг үгтэй мэдэх гэдэг үгийг чинь no гэж хэлдэггүй мүү? Яа recognize гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар толгоогоо битгий эргүүлээрээ нэг үгийг илэрхийлж байгаа 1000 үг байгаа. Тэгээд тэр нэг үг чинь бас ахаад өөрөө 1000 үгийг илэрхийлж идэг байх нь шүү дээ. За 1000-ын цаашаа гэхдээ ер нь маш олон гэдэг утгаар хэлж байгаа шүү. Тийм болохоор та бүхэн маань баялаг хэл бол баялаг тэрийг ойлгоод толгоогоо битгий эргүүлээрээ зүгээр л ингэдэм байна гэж хөлийн зөвшөөрөөд тэр collocation буюу хамт хэрэглэгддэг үгээр нь чиглэрээ гэж хэлмээр байна. За дараагийн үг маань болохоор agree гэдэг үг байгаа. Agree гэдэг маань болохоор бас зөвшөөрөх тийм ээ. Гэхдээ шал өөр утгатай recognize гэдэг нь болохоор таних мэдэх бас бүр хүлээн зөвшөөрөх гэсэн үг бол гэсэн бол agree гэдэг маань төстэй хэрнээсээ зүгээр л зөвшөөрөх. За би зөвшөөрч байна тгий. Do you agree that it's your fault? Энэ чиний буруу гэдэгт чи хүлээн зөвшөөрч гинүү гэнгүүт yes I agree гэх юм бол би зөвшөөрч гинэ гэсэн үг байна шүү дээ. Agree. We agreed to meet at 5 o'clock. We agreed to meet at 5 o'clock. Бид нэр 5 цагаас уулзахаар болсон гэсэн. Зөвшөөрсөн гэдэг үг яагаад хэрэглэгдээд байгаа юм бэ гэж ойлгогдож болж байна те. Тэгэхээр яг л ийм байдаг л гэж хэлэх гээд байна л да. Жишээлх юм бол англи дээр болохоор бид нэр 5 цагаас уулзахаар зөвшөөрсөө. Тохирсон гэдэг үгийг ашиглахгүйгээр зөвшөөрсөн гэдэг үгийг бас ашиглаж болдог байх нь шүү дээ. Тийм болохоор та бүхэн маань өөрийнхөө уншиж байгаа юмн дээр бичиж байгаа юмн дээр бүгдээрэн дээр нь agree гэл гараад ирчингуудад за ингэж бас хэрэглэж болд юм биш үү гэл ойлгоод цаашдаа хэрэглэж явчихна гэсэн үг. Тэр шиг яагаад ингэж 5 цагаас уулзъя гэж зөвшөөрчингүүд 5 цагаас уулзъя гэж ярьчаад зөвшөөрсөн гэдэг үг ороог байхад яагаад ингэж байгаа юм бэ гэдэг ингэ ерөөсө толгоо битээ тэгж ирүүлээрэ. За амжилт хүсье. Дараагийн үг. Promise гэдэг маань болохоор амлах гэсэн үг тийм. Promise гэдэг маань болохоор амлалт гэж бас noun болгож хэрэглэгдэж бас болж байгаа. Амлах буюу амлалт хоёр маань хоёулаа promise. He promised faithfully that he will come back гэдэг үгийг очвол гэдэг өгүүлбэрээр he promised faithfully that he will come back. Тэр одоо ингэ чин үнэнчээр faithfully гэдэг үг байгаа маш гоё үг байгаа та бүхэн жийлээрээ чин үнэнчээр зүрстгэлээсээ эргэж ирнэ гэдгийг амласан. I'll give you a promise гэх юм бол би чамд амлалт өгч байна. I will give you a promise. Noun болгож буюу нэр үг болгож бас хэрэглэж болдог байх нь тийм. За энэ удаагийн маань 5 үг та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ та бүхэн надад холбоо өрөх юм бол миний Instagram хаяг болох 8-р хамт гэсэн хаягаар холбоо өрөөрэй. Дараагийнхаа хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.